Сайн байцгаана уу? За намайг айгуул гэдэг. Мэддэг хүмүүс бол нэмэх тавьж болно, мэдгүй хүмүүс асах гэж тавьчих болно. Өөрийнхөө тухай танилцуулахад би бол арт терапевт, арт коуч гэсэн мэргэжилтэй тренер, энэ сургагч гэсэн үгтэй хүмүүст эрэг сэтгэлгээ болон өөрийгөө танин мэдэхэд саад болдог сөрөг бодол, итгэл үнэмшлийн өөрчлөхөд тусалдаг. Тэгээ өнөөдрийнхээ ливээр би юу танилцуулах гэсэн бэ гэхээр миний зорилготой хэрхэн бүтээлчээр хүрэх вэ гэсэн марафонуудаа эхлэн дараа 7 хоногт. Тэгээд өнөөдөр болохоор зорилготой хүрэхэд саад болдог зуршлуудын талаар ярилцсанаа. За өөрийнхөө амьдралдаа ямар нэгэн зорилго тавиад хүсэл мөрөөдөл тэмүүлтэй хүмүүс заавал нэг юмтай тулгардаг. Тэр нь юу вэ? Та нар юу гэж бодож байна? Та нарт ямар саад бэрхшээл тулгардаг вэ? За миний нэг дасгалжуулалт гэхээр хүмүүс ганцаарчилж онлайнаар орж ирдэг. Би Skype-аар юм уу эсвэл Facebook Messenger-ээр хүмүүстэй ярилцдаг. Тэгээд тэнд орж ирж байгаа хүмүүс зорилготой холбоотой ямар юм ярьдаг вэ гэхээр хүсэл мөрөөдөлөө яг сайн мэдэхгүй байна. Зорилго байдаг. Харин амьдралынхаа туршид энэ тэмүүлээд энэ зорилготой ингээд хүрч чадахгүй байна. Эсвэл дундаас нь ингээд няцаад байна. Цаашид яаж амьдрах аа? Юу ихээ мэдэхгүй байна гэж асуудаг мөн. Үүнээсээ болоод сэтгэлээрээ хөнөмтгай хэлээ гэснийг хэлж чадахгүй. Аль эсвэл эхлэе гэхээр яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Дэмэл ингээд бачимдаад юун дээрээ төвлөрөхөө яг чадахгүй. Яг сайн ойлгохгүй байна гэж маш их захиа бичиж бас асуудаг л та. Тэгээ хүн болгонд би яг ингээд хариулж чадахгүй аль эсвэл нэг бол дасгалжуулалтаараа ингээд ганцаарчилж ярилцах хэрэгтэй байдаг. Аль эсвэл ийм сурвалж явуулах хэрэгтэй. Тэгээд энэ сурвалт нь онлайн сурвалт марафон гэдэг бол миний хамгийн туртай сургалтын хэлбэр гэж болно. Яг л тэнд болохоор юм нээлттэй шууд хичээлүүд явуулдаг, вебинарууд явуулдаг, асуултанд хариулдаг, даалгавар тавьдаг. Тэгээд би одоо өөрөө бол онлайнаар марафонд 2 багшийнхаа сургалтанд суудаг. 21-нд бас нэг сургалтанд суун. Тэгэхээр марафон бол миний хамгийн туртай сургалтын талбар. Энийг яг дараа 7 хоногоос эхлэх гэж байгаа. Зорилготой хүрэхэд саад болдог юм зуршлаад аван туулаад тэгээд бүтээлчээр хүрэхэд. За энэ дээр яг хүмүүс өөрснийгөө ямар саад гардаг яг бичээгүй байна л да. Тэгээд дараа нь чатаар бичиж олно. Мөн миний Google форм дээрээс өөрснийхөө асуудлаа бичиж болно. Миний яг өнөөдөр танилцуулах гэсэн саад болдог нэг хамгийн том зуршлын нэг бол та нартай уулзах байгаа. Энэ бол юу гэж бодож байна? Та нар урд нь сонсож байгаагүй шинэ эхлэлэг нэр томьёонууд их орж ирж магадгүй. Гэтэл аль болох ингээ мэдээд авал хэлэхгүй. Энэ бол саботаж гэдэг. Өөрийгөө саботажлах гэж хэлдэг. Англиар бол procrastination гэж хэлдэг. Энэ нь юмыг хойшлуулах, утга эсвэл зогсох гэсэн утгатай байна. Тэр амьдралдаа ямар нэг юмыг маш их хойшлуулдаг. Зүгээр дээд сургуулаа бодох юм бол эсвэл ажил дээр яг хамгийн сүүл хүртэл ингээл тулгадаг. Зэн дээр коммент орж ирсэн юм тий. Орж ирж байгаа юм. Нэг хаалга хаадаад нөгөө хаалга заавал онгойдаг гэдэг юм да хүмүүсээ гэж. За. Хүний хийж чаддаг зүйл байна, бас чаддгүй зүйл байна тий. Гэхдээ яг хүний толгойд орж ирж бодож төсөөлөгдөж байгаа зүйл бол хийх боломжтой юм. Та ингээл яг хүсэл мөрөөдөлтэй яг тэрийг ингээд бодож чадчихвал энэ яг боломжтой юм гэсэн. Харин энэ хүсэлтэд ингээд хүрэхэд ингээд за хойшлуулаад авахаар хүн өөрийнхөө за би нэг 200 жил амьдрах юм а гэсэн шиг л ингээл
За яг уу гэл ингээ хойшлуулад байдаг. Энэ нь эргээд хямрах шалтгаан болдог. Яг зарим хүмүүс хүсэл нь биелдэг бай, зарим хүмүүс нь ягаад хүсэл нь биелдэг вэ гэж их асуудаг. Та нар юу гэж бодож байна? Хариулт нь юу вэ? Маргааш гэж хойшлуулад өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрийгөө маргааш гэж хойшлуулахад нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмжэнд нь нөлөөлөд байдаг. Үнэлэмжинд би өөрийгөө ганцаараа байхдаа би өөрийнхөө талаар юу гэж боддог хэлнэ. Жишээл би өөрөө ганцаараа байхдаа би өөрийн зорилгоо хийж чаднаа, би хэрэгжүүлж чадна гэж урам өгдөг үү? Аль эсвэл чадахгүй байхаа гэд сөрөг бодлоод орж ирдэг үү? За одоо нэг дасгал хийж үзье. Цаас аваад ингээд 4 баган зурна. Эхнийх нь арай өргөн. Тэн дээр нь нэр гэдэг чиж. Өөрийнхөө эргэн тойронд байдаг, хүрээлдэг, хамгийн ойр татна, дуртайч байсан, дургуйч байсан, байнга ингэж уулздаг, эсвэл амьдардаг ч юм уу нөлөөлдөг 10 хүнийхээ нэрсийг ч ихсэж чинь. Тэгээд биччихээд нэмэх гэж тавьчаарай. Тэр би та нарыг хийцэн юм гэдэг мэднэ. Арван нэрс гэхээр нөгөө нэг гэр бүлийн хүмүүс ээж болно, ажлын хүмүүс ээж болно, найз нөхдүүд нэг чамд хамгийн их нөлөөлдөг ойрын хүрээлэл багтдаг. Тэм хүмүүсийг чинь тийм бичсэн үү те, зарим бичсэн үү те. За 2 дахь баган дээр нь нэмэх гэдэг чиж. 3 дахь дээр нь хасах тэмдэг. 4 дахь дээр нь нэмэх болон хасах хоёулыг нь зэрэгчиж. За тэгэхээр одоо ингээд хамгийн их нөлөөлтөх хүн дээр одоо зарим хүмүүс нөхөр гэж бичсэн байдаг, эсвэл аав ээж гэж бичсэн байдаг те. Тэгэхээр энэ одоо жишээ нь нөхөр гэж бичсэн бол энэ хүн миний үнэлэмжинд би өөрийгөө үнэлэхэд яаж нөлөөлдөг вэ? Хэрвээ сайнаар нөлөөлдөг бол нэмэх тавина. Надад дуртай зүйлээ хийхэд дэмждэг. Хий гэж хэлдэг бол нэмэх тавина. Хэрвээ ерөөсөө дэмждэггүй, зөвшөөрдөггүй, шөмжилдэг. За чи юу ч чадахгүй, чи бүтлгүүтнэ, яах юм бэ? Чи баталгаатай ажиллаа хий гэдэг ингэж чиний ажлыг дэмждэггүй бол энэ дээр хасах тавина. Харин хоёулаа гэн за заримдаа дэмждэг, заримдаа дэмждэггүй бол нэмэх хасах гэдэг тавьчихна. Тэгээд бүх хүмүүсийн нэр сайжууд нэмэх юм уу, хасах юм аль эсвэл аль нь гэдэг те тэрний нэг тэмдэглэчинь. Тэмдэглэснийхаа дараа нэмэх гэдэг тавиараа. За дууссан уу те? Зарим хүмүүс нь дууссан баг те, нэмэх тавиал хасах. За эндээс юу харагдаж байна гэхээр миний эргэн тойронд, миний орчинд намайг дэмждэг хүмүүс их байна бол эсвэл намайг дэмждэггүй, шүүмжилдэг, эсвэл чамд урам зориг өгдөггүй тийм хүмүүс их байна уу гэд өөрийнхөө үрэллээ мэдээд авчиж байна. Нэмэх байгаа хүмүүс нь тэ одоо ингээд нэмэх нь их байх юм бол нэмэх байгаа хүмүүс нь нэмэх гэдэг чирээ. Нэмэх их байгаа гэдэг нь таныг ерөөсөө хүрээлэлтэй, ойрын хүрээлэлтэй маш их дэмждэг юм байна гэсэн үг. Тийм үү?
дэмждэг үү? Арай өөрөлдөл. За хэрвээ ойр хүрээлэл маш их дэмждэг байлаа, олон нэмэгтэй байсан мөртлөө нэг асуулт гарч ирж байна л да. Тэгвэл яагаад ингэж миний эргэн тойронд ингэж ойр хүрээлэлтэй 10 хүн маань намайг ингэж маш их дэмждэг мөртлөө би яагаад хүссэн зорилго мөрөөдөлтөд хүрэхгүй байна вэ? Ийм асуулт асууж байсан нь. Таны дасгалыг хийж үзсэн үү? Хийж үзсэн хүмүүс өөрийнхөө сэтгэлдээ очиж юу бодогч чинь? За Стив Джобс хэлсэн байдаг зорилготой хүрэхэд 3 зүйл хэрэгтэй гэдэг. Нэгдүгээрт нь мэдлэг, дадал чадвар. Хоёрдугаарт нь эрэг сэтгэлгээ. Гуравдугаарт нь дэмждэг орчин гэсэн байна. Тэгээ энэ гурыг авч үзэх юм бол энэ гурав нийлээд гуруулаад 100% гэж үзнэ. Хэрэг 100% таны мэдлэг, дадал чадвар, эрх сэтгэлээ дэмждэг орчин яг 100% байх юм бол 100% байх юм бол та яалччгүй зорилготой хүрэхээс өөр аргагүй болно. Тэг. Одоо та нар нэг ингэж цаасан дээр дугуй тойрог зураад тэрнийг 3 байгаарай. Нэгдүгээрт нь мэдлэг, дадал чадвар. Хоёрдугаарт нь эрэг сэтгэлгээ, гуравдугаарт нь дэмждэг орчин гэж бичээрэй. Тэгээд өөрийнхөө яг зорилготойгоо холбоотойгоор миний зорилготой холбоотой миний мэдлэг, дадал чадвар нь энэ 100%-аас хэдэн үеийг эзэлж байна? Үлдсэнд нь эрэг сэтгэлгээ, дэмждэг орчин нь хэдэн хувь эзэлж байна гэд бичээрэй. Нийтдээ энэ 3 нийлээд 100% болох ёстой. За бичснийхаа дараа нэмэх тавиарай. Спасибо за поддержку. За бичсэн үү те? Тэгээ болохоор өөрийгөө бас нөгөө дэмжлэгийн орчинд оруулсан байсан юм байна те. Тэгээ болохоор дандаа нэмэх байх гэхээр чиний бүх хүсэл мөрөөдөл биелж байна. Зорилготой дандаа хүрч байна. Ирээд тэгжэл маш сайн. Ерөө ингэ дэмжлэг орчин яг бүгдээрээ нэмэх мөртлөө хүрэхгүй бол юунд байна гэдгээ олох хэрэгтэй. Тэгээ өөрийгөө бас оруулсан байна те. За тэгээд 3 хэсэг хуваачаад мэдлэг, дадал чадвар, эрэг сэтгэлгээ тэгээд дэмждэг орчин гэд хувь процентээр ингээд чагсаад бичсэн үү те. Процентууд ингээд 100 хуваарлцсан үү те. За тэгэхээр эндээс таних аль нь их вэ? За одоо яг зөв хариултанд яг хэлсэн л дээ. Эрэг сэтгэлгээ илүү байгаа, илүү их хөвтэй байгаа нь нэмэх гэдэг чээр эхнийх ингээд эрэг сэтгэлгээ нь илүү байна. Тэгээд одоо илүү их вэ нөө чинийх эрэг сэтгэлгээ. За эрэг сэтгэлгээ илүү байгаа нэмэх тавиад бичээрэй. Мөн дэмждэг орчин илүү байгаа хүмүүс нь бас бичээрэй. Эхнийх дэмждэг орчин нь илүү байна. Дэмждэг орчин илүүтэй хүмүүс байна. За одоо зөв хариултыг хэлье. Хэрэг бичлэгээр хэрэг та нар дараа нь бичлэгээр үзэх юм бол эхлээд энэ дасгалаа хийчихэд дараа нь хариултыг сонсоорой. Одоо зөв хариултыг хэлье. Мэдлэг, дадлал, чадварын Стив Джобс бол 10% гэж утсан. Зарим хүмүүс маш их тавьсан байна тий. Хичнээн ухаантай байсан ч гэсэн хэрвээ та
зорилготой ингээд хүрэхгүй байвал юутай холбоотой вэ? Мөн сэтгэн эргээр бодох та маш сайн бодож сэтгэж болно те. Гэхдээ яг Стив Джобсийнхаар бол энэ 30% байна гинэ. Харин хамгийн гол нь тэгвэл үлдсэн хэд байх вэ? Хааныг юу бүрдүүлдэг байх нь? Хааныг орчин бүрдүүлнэ. Тэгэхээр 60%. 60%-ийг эзэлнэ гэсэн үг. Дэмждэг орчин. Дэмжлэгийн орчин тийм чухал байна. Тэгэхээр яг энтэй ойролцоогоор бичсэн хүмүүс энэ яг энэ тойрог зарим хүмүүс мэдлэг нь амар их мөртлөө маш сайн ухаантай мэдлэгтэй хүмүүс байгаа мөртлөө заримдаа тэр хүмүүс яадаг үлээ. Яг тэр хэмжээгээ харуулж чаддаг үлээ. Тиймээс орчин их чухал юм тий. Хэрвээ таны орчин зорилготой ингээд хүрэхэд тусалж болно. Тэгээд тусалдаг болвол тийм гэж хэлээрээ тэгээд чиний орчин чамд ингээд зорилготой хүрэхэд тусалж гинөө. Хэрвээ таны орчинд ингээд байгаа хүмүүстэй байнга амжилтандаа хүрдэг, зорилгондоо хүрдэг хүмүүс байвал та бас яг тийм л хүн гэсэн үг. Хэрвээ таны орчинд дандаа гомдолдог, буруутгадаг тийм хүмүүс их байх юм бол та ч бас адилхан тийм гэсэн үг. Энэ нь бүхий л салбартаас харагдана. Орлого дээр бас орчин тойрог их нөлөөлнө. Одоо жишээлбэл өөрийнхөө орчны 5 хүний орлогыг бүгдээр ингээ нэмээд тэгээд 5-аар үржүүлээд 5 хуваах юм бол таны дундаж орлого гарч болно, нэмэх хасах байж болно. Эрүүл мэнд бас адил. Харилцаан дээр бас мөн адилаа. Тэгэхээр одоо та нарт юу бодогдож байна? Ямар санагдж байна? Тэг орчин ийм амар нөлөөлдөг юм байна та гэж ингээд мэдсэн чинь орж ирдэг байсан бодолтойгоо маш их тэнцдэг. Минийх танд. За саботаж гэдэг нь хүн бүрт ирээд байдгүй. Ямар хүмүүст ирдэг вэ гэхээр та нар ямар хүмүүст ирдэг гэж бодож байна? Саботаж гэж юмыг хойшлуулаад за маргааш за дараа гэж зогсоодог. Тэгэхээр энэ ямар хүмүүст ирдэг вэ? Юу гэж бодож байна? Надаас ингээд нэг хүмүүс ингээ хариултанд сониунд байдаг л та коммент бичиж байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө бодлоо ингээ бичиж болно. Энийгээр чи хариултаар чи би таныг яаж бодож байгаа гэж холоод мэдчихдэг байхгүй юу? Эргийг холбоо их чухал гэдэг. За саботажны хүн болгонд ирээд байдаг гэсэн те ямар хүмүүст ирдэг вэ гэхээр энэ өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүстэй их ирдэг. Ойлгож байна уу те? Тэгэхээр бид нэг өөрийгөө хөгжүүлээд байгаа болохоор байнга одоо саботажтай таралдаад юм гэсэн үг шүү дээ. Нэг байранда ингээл зогсоод байж байгаа хүнд ирэхгүй те тэд тоглог бүсдэрээ ээждэг. Тэдний бүх зүйл ойлгомжтой, боломжийн эрсдэлгүй, хоосоо хонохгүй, хоёр идэхгүй гэдэгтэй хүсэл мөрөөдөх зүйл байхгүй, илүү дэшээ гараад байхгүй. Тийм хүмүүс бол саботажнд дуртай байхгүй, тайван амрал амьдарч болно. Хэрвээ би ямар нэгэн илүү юм хүсэл, би илүү дээд сургууль зүрээ, гадаадад ажиллая, илүү бизнес хий, ямар нэгэн шинэ юм хий гэхээр айдас төрөөд байдаг, итгэлгүй байдал гараад ирдэг. Итгэлгүй байна гэдэг маань нөгөө тал нь бол айдас гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө итгэлгүй байна гэж орж ирж байгаа хүмүүс дандаа айдастайгаа ажилтдаг гэсэн үг. Тэр айдастай би ажилтдаг. Тэгээ айдас эмоцийн юун дээр энэ хаагцааны гэдэг нь би ажилтдаг. За хэрэг та өөрийнхөө хөгжүүлэх энэ зам бүрт олсон бол тэгээд энэ саботаж гэсэн энэ хантай нүүр тулна. Тэгээ заримдаа тэгээд хүмүүс тэр хаалга байгаа гэдгийг харахгүй энэ хан байна гэдэг ингээд хан дээр тулчаа тэгээд тэр ингээл
ханхуу өрөөнд дотор ингээл тойрж иргээд байгаа юм шиг байдаг. Тэр гарцыг олдгоо гэсэн үг л дээ. За тэгвэл эндээс яаж харах вэ? Аль сургуульд кино үзэж ин тохгүй энэ мэдрэмж энэ бодлоос эргэлзээс яаж салах вэ гэдэг ингээд асуудаг. Тэгэхээр өсвөл мөрөөдөл зорилго тэй хүмүүс энэ саботажтайг нэг удаа ялан дийлдэг зүйл биш. Энэ бол байнгын даван туулдаг тийм сонголт юм а гэж хэлнэ. Нэг удаа биш, байнгын даван дийлэх. Жишээл би өнөөдөр ингээл даван дийлээд ингээд орж ирж штэ тийм юугээ саботажтайгаа ингээл нэг их мэдлэгтэй байгаад гэхдээ яг орж ирнэ гэдэг чинь айгүй хэцүү. Тэгтээ ороод ирсэн. Тэгтээ өмнө миний пэйж дээр бас үчинүүдтэйгээ та нараа олж хараарай. Тэгээд өөрийнхөө саботаж шиг даван туулна хэр бүтээлч байдлаа оруулах хэрэгтэй. Бүтээлч байдал маань ингээд оюун ухааныг эзэлчихээр нөгөө саботаж нь ингээд арилчин алга болчихно гэсэн үг. Яаж өөрийнхөө саботажийг илэрч гардаг вэ? Энэ саботаж яаж илэрдэг вэ? Ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ гэхээр жишээ хэлэх юм бол одоо жишээ та нэгд өдөр ингээл бодлоо л да. Би өнөөдөр нэг шүл хийнэ. Эсвэл би нэг барьжтай шүл хийж иднэ. Эсвэл улаан хөрмөнжид одоо шүл хийж иднэ гэдэг ингээд бодсон болвол яг ингээд хийх гэсэн чи зочид ирээд тэгээ заа зочидтой жоох яриг гэдэг ингээд хойшлуулчихна. Тэгээ маргааш 2 дахь өдөр ингээл сургуульд ахаал би нөгөө шүлээ хийгээл нөгөө барьжтай заа гэсэн чинь сургуульд эцэг их уралтай гээл. Эсвэл 3 дахь өдөр ажил дээрээ тэмдэглэлт боллоо. 4 дахь өдөр нөхөр гадуур хооллоо гэж хэлж чинь. 5 дахь өдөр ингээл ерөөсөө ямар саатай байхгүй ажил сургуульд тэгээд хинч байхгүй зүгээр тайван юм хий. Одоо нэг сайхан суугаад дуртай хоолой идья за баштай загс чи харин тэр үед за энэс өөр л юм хий ерөөсөө ямар ч чадалгүй болчихно. Өсөлгүй болцсон байна гэсэн үг. Тэгэхээр яагаад ийм зүйл гарч байна вэ гэхээр хойшлуулсаар яагаад юм болцсон. Бид ингээ хойшлуулах тусам энэ нөгөө зуршил болчдөг. Зуршил гэдэг маань таны нэг хэсэг болцсон гэсэн үг. Та ингээл амьдралдаа хичээл дээр, ажил дээр, гэр бүл дээр ингээл банк хойшлуулсаар ялангуяа хүсэл мөрөөдөл дээр ингээд хойшлуулаад байх тусам энэ таны нэг хэсэг болцсон. Нэг хэсгээс салах нь айгүй хэсэгтэй хэцүү тэрнтэйгээ зуралдаад үлччихдэг. Би хойшлуулахгүй, би саботажлахгүй. Би нэг устгах гэх юм бол үйлдэл хийх хэрэгтэй. Саботаж байгаа үед та яах вэ? Яаж түүнийг ажиглах вэ? Ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ гэвэл нэгдүгээр хоосон яриа ховж юу гэж та найз нөхдөдтэйгээ их нийлэл хоосон яриа ховж байх юм бол энэ бол саботаж нэг шинж тэмдэг. Хоёрдугаар тэгээ хоосон яриа гэдэг нь үйлдэл рүү чиглүүлэхэд тусалдгүй яриа гэсэн үг. Танд ингээд ямар нэгэн үйлдэл хийхэд нөлөөлөхгүй. Зүгээр л ховж яриа л тэгэл өнгөрч байна. Хоёрдугаарт болохоор гомдол. Та ингээд гомдол мэдрээд гомдлоо тагцсан бас саботаж ирнэ. Гуравдугаарт урам зориг хүлээх. За хэн нэг ирж урам зориг өгөөсэй, намайг магтаасай, сайшаагаасай гэх юм бол би өстөө яг хийнэ, би урам зориг орноо. Бүтээлч байдал маань одоо ингээд ундраал би ингээд маш их юм зүйл хийнэ, амжуулна гэх юм бол энэ жилд нэг удаа тэгээд 3 дахь өдөр л ирж болно. Үүнийг удирдах боломжгүй. Тэгэхээр урам зориг хүлээх биш хийх хэрэгтэй. Дөрөвт нь болохоор бусад хүмүүсийг шүүмжлэх. Бусад хүмүүсийг шүүмжлэх нь яагаад ийм энерги алддаг вэ гэхээр энэ бусдыг шүүмжлээ тэгээ өөрийнхөө алдааг харахгүй гэсэн үг л дээ. Тэгээ нийгмийн орчин их нөлөөтэй. Яг
хойшлуулахыг хүмүүс тэгж бодоод эдгээр саботаж шиг нөгөө нь залхуурал гэдэг бодоод байдаг. Яг үүндээ энэ залхуурал шин саботаж. За та яг одоо юу хүсэж байна вэ? Одоо танд ингээ ямар нэгэн санаа орж ирлээ гэхэд та түүнийг 72 цагийн дотор хийхгүй бол энэ санаагаа орхиж болно. Та яг одоо юу хүсэж байна? Тэгээ хүслээ ингээ тэмдэглээд өчээрэй. Бид хүсэх үедээ энерги маань нэмэгдэнэ. Тэгээд ингээд хийж эхэлнэ. Хүсээд юу ч хийхгүй бол юу болох вэ? Хүсээд юу ч хийхгүй бол тэр нь тэгэл саботаж болж байна гэсэн үг. Тэгээд энэ за үе шатыг би хэлж өгье л да. Яаж саботаж ирдэг вэ гэхээр жишээ нь хүн ингэж бодно. За би нэг зорилго. За би хүслээ бодчихлаа нэг зорилго байна. Би маш их хүсэж байна гэл ингээл нэг зорилго. Би маш их хүсэж байна гэл ингээл маш их хүсэж байна гэл ингээл нэг зорилго батна те. Тэгснээр нөгөө нэг хоёр дахь алхам нь бол би айж байна гэх юм. Би айж байна. Төгс төгөлдөр болохгүй шүү дээ. Миний хийсэн юм төгс төгөлдөр болохгүй шүү дээ гэл. Тэгэхээр нөгөө гурав дахьтаа болоо хойшлуулъя гэдэг нөгөө саботаж нарууд ирнэ. Дөрөвт нь болоод өөрийгөө буруутгах нь чи яагаад хийгээгүй юм бэ гэл. Дөрөвт нь болохоор би өөртөө хайргүй гэл. Дахиад хэлж өгөө те нэг айгу манай багш айгу гоё хэлдэг л те бүр ингээд жүжиглээд хүмүүс ингээл нэг зориг ингээл гарч ирэх нэг төхөн би хүсэж байна гэл. Тэгэхээр айж байна төгс төгөлдөр болохгүй штэ гэхэд гурав дахь хойшлуулъя гэдэг толгон дотор саботаж нь орж ирж байна. Тэгээ дөрөв дэх нь өөрийгөө буруутгахя гэл. Тэгээ дөрөв дэх нь би өөртөө хайргүй за ийм нэг бүтцтэй юм те. Тэгэхээр зорилгоо ингээд хэрэгжүүлэх өсөл мөрөдлөөр хэрэгжүүлэх бол би өөртөө хайргүй байна гэдэг энэ дэр ирэх юм биш үү. Тэгэхээр энд бол хоёр дахь алхам айж байна. Би төгс төгөл айж байна гэдэг маань итгэлгүй байдал. Төгс төгөлдөр гэхээр перфекционизм гэхээр би маш сайн одоо гоё ярьдаг. Тэгээ би маш сайн гоё ярьдаг болохоор л би одоо сургуультаа явуулнаа гэдэг надад тийм юм одоо орж иржсэн. Тэгээ энэ бол төгс төгөлдөр эсвэл би маш гоё бичдэг болохоор би юм хийнэ. Би маш гоё тэгээ одоо маш сайн одоо ингээл ямар нэг юм сурсныхаа дараа би тэгнэ гэж ч юм уу те. Энэ болохоор төгс төгөлдөр нэгэнт би юм сайн хийж чадахгүй юм чинь би ерөөсөө нэг хийгээд яах юм бэ гэдэг. Ийм одоо хандлагыг перфекционизм гэдэг. За хойшлуулъя гэдэг саботаж гэдэг өнөөдөр ч ингээ ярьсан те. Өөрийгөө буруутгах энэ бол том малчил те. Би өөртөө хайргүй гэдэг маань энэ ингээд бүгдээрээ ингээд зуршил болчихж шээ. За өнөөдөр би танарт саботаж, перфекционизм гэх юм хүнд хэцүү хэллэгүүдийг заачлаа те. Тэгээ нэг дараа нас ингээд хэрэг ойлгохгүй ингээд асуулт авах юм бол энэ дор бичээрэй эсвэл надад мессенжерээр бичиж болно. Тэгээд миний онлайн марафон сургалт маань 5 сарын 21-ээс 6 сарын 5 хүртэл явагдана. 15 хоног явагдана. Тэгээд өнөөдөр оролцох. Тэгээд одоо 17 оны дотор төлбөрөө төлөх бол 15 хоногийн марафонд 20,000-аар оролцох боломжтой. Энэ дээр болохоор банкын ингээд хичээл дэмжлэг орно. Тэгээд 2 том вебинар хичээлүүд орно. Тэгээд 4 удаагийн Facebook live орно. Тэгээд өдөр тутмын даалгаврууд орно. 40,000-аар марафонд оролцоод бас нэг удаагийн ганцаарчилсан дасгалжуулалт авах боломжтой. Миний ганцаарчилсан дасгалжуулалт бол 50,000 байдаг. Гэхдээ яг энэ марафонд оролцож байгаа хүмүүстээ би илүү их татан далцаад илүү их боломж олгох юм төлөө оролцоод дээр нэг хямдханаар дасгалжуулалт авах боломжийг олгож байна. 60,000-аар бүр марафонд оролцоод 2 удаагийн ганцаарчилсан дасгалжуулалт авах. Яг өнөөдөр төлбөр төлсөн хүмүүст нь амьдсан хүмүүст нь би нэмэлт тас бонус өгнө. За хэрвээ 5 сарын 18-наас
төлөх юм бол 21 хүртэл төлөх юм бол марафонд оролцох нь 40 мянган төгрөг. Марафонд оролцоод ганцаарчилсан дасгалжуулалт авах юм бол 60 мянга. Марафонд оролцоод 2 ганцаарчилсан дасгалж авах юм бол 120 мянга болно. Тэгээд энэ марафоноор бид бүтээлч дасгал практикууд хийн, урам зориг өгөх, арга барил техникүүдийг үзэн, мөн би өөрийнхөө арт терапи, арт коучингийн арга барилуудыг ашиглаад танарт орчин үеийн одоо сургалтууд ямар байдгийг, онлайн сургалтууд ямар байдгийг та нар олж харах болно. Одоохондоо та нар зүгээр фейсбүүкээр зүгээр өөр юмуд олж харж байгаа болохоор яг ийм сургалтын талаар мэдээлэл яг байхгүй байгаа болохоор би их хямдхан тавьж байгаа шүү. 20 мянган төгрөг бол зүгээр л дэлгүүр ороод зарцуулах мөнгө байдаг те. Тэгэхээр саад болж байгаа найдас, стресс залхуур бол хойшлуулах хандлагаа илрүүлж өөрчлөн зорилготой үр дүнтэй практикуудаар марафоны туршид миний дэмжлэг байна. Тэгээд өөрийнхөө хувийн асуудлуудаа ярих бол ганцаарчилсан дасгалжуулалтыг авна. Дэмжлэгийн орчин гэхээр одоо групп дээр ингээд хаалттай нууц групп дээр ялаа гэхээр би нэгээ дэмжээд комментээр урагмаад ийм дэмжлэгийн орчин болвол маш их тусалдаг. Миний одоо практикт би өөрөө маш олон багш нараас дэмжлэг туслаж авч ирсэн болохоор энэ бол байнгын бүр тусламж эднэрийнхээ ачаар ингээд би дээшилдэг шүү гэдэг урам өгдөг. Тэрээр бүртгүүлэхээр болохоор миний PM-ээр холбогдож болно. Тэгээ өнөөдөр дорж ирж коммент итсэн итгэвч оролцсон хүмүүст баярлалаа. Баяртай.